Хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа засвар үйлчилгээний чиглэлээр 33 дахь жилдээ ажиллаж байгаа чиглэл компани залуус шин зүйлс хийх эрмэлзэл өндрөө. Учир нь тэдний шин санаа болгоныг урамшуулдаг байна. Дандаа импортоор авдаг байсан тийм. Тэгээд ер нь дотооддоо үйлдвэрлэлээ, үндэсний үйлдвэрлэлээ ер нь хөгжүүлэх гэсэн зорилгоор жигнүүр байна. Тэгээд талх нэрийн боомны зуух байна. Ариутгагч шүүгээ байна. Дөрвөн ширэмтэд ордог шарах шүүгэнүүд байна. Нэр бүгдийг л хийж бүтээсэн байгаа. Ажилчдыг бол ер нь одоо шинээр санаа сэтэл гарах болгонд ерөнхийдөө урамшуулан дэмжиж өгдөг байгаа. 2023 онд бол бид нэр хөргөгч, хөлдөөгч, гурил зурагч зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх гэдэг ерөнхийдөө бэлтгэл ажилд орсон явж байгаа. Чиглэл компани одоо 3 үйлдвэр, 4 салбар дэлгүүр, засвар захиалгын үйлчилгээний албандаа нийт 140 гаруй хүнийг ажилуулж байна. Тэднээс ажилдаа амжилт гаргаж сайн ажилласан 3 хүн орон сууцтай боллоо. 1 өрөө байрны 30% нэг хүнд, 2 өрөө байрны 30% нэг хүнд, 2 өрөө байрыг 100% нэг хүнд өглөө. Чиглэл хошоо гэдэг үүсэн байгуулах жах үеэс манай тухайн үеэс ажиллаж байсан. Тэгээд манууд болоод ажиллаагүй боломжгүй байсан. Тэгээд би одоо 2 дахь үеийн гэдэг утгаараа ч юм уу одоо ингээд ажиллаад энэ компанид ингээд залгуулад хамт үргэлжлүүлээд ажиллаж явж байгаа. Одоохондоо би гэр оролд амьдарч байгаа. Тэгээд байр бол ахгүй л те. Одоо байртаа олсон үнэхээр баяртай. Доктор суустай ажиллах, бүтээл нь одоо төвлөрч амжилт гаргах их хүндэс нэг юм гэж ойлгож байна да. Хүнсний сав суулгахгүйгээр авилын хүнсийг ард иргэдэд хүргэх буюу түүнийг одоо түгээхэд бол үнэхээр очиод дутагдaltaй. Тийм учраас бид энэ чухал салбарт энэ мэргэжлийн дагуу би өөрөө 44 дэх жилдээ ажиллаж байна. Монголын ууган хувийн хвшлийн үйлдвэрүүдийн нэг болох чиглэл компани хүнсний тоног төхөөрөмжийн стандарт, аюулгүй байдал, хангамжийг сайжруулах зорилгоор 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.